Хоёр хамтлаг бол маш их магтуулсан. 예, 감사합니다. Сайн уу? K-pop Aruka-гийн YouTube сувагт тавтамаар л. За, миний энэ үсний засалтаа ерөөхдөө бол ингэж шинжилээд 1 сар өнгөрцөн байна. Гэхдээ ерөөсөө бичлэг хийгээгүй. Нэг хальт 2-3 секунд л оруулсан баг. За энэ 5 дахь хагацсан өдөр Mama Awards гэдэг маш том шоу болж өндөрлөлөө. Эхний өдрөөс нь эхлээл бүр ингээл битүү гоё бичлэг хий гэж бодож исэн ч яач ч амждаггүй мэн. Энэ жилийн Mama Awards-ийн хамгийн том шагналуудыг хамгийн гоё нүдэ олсон шагналуудаа ингэж үзчихлээ. Тэгээд K-pop-чуд үнэхээр сэтгэл хангалуун байлээ. Ялангуяа бүр GD энэ жилийн шилдэг уран бүтээлч болсонд нь бүр маш их сэтгэл хангалуун байгаа. Тэгээ Mama дээр басан гоё ховж тэ Mama Awards-аас ямар шагналууд авсан, ямар үзүүлбэрүүд гоё байсан гэдэг талаар ярилцъя. За ингээд бичлэгийг эхлэхээс өмнө лайк дараарай, subscribe дараарай. За бичлэгээ эхлүүлэхээс өмнө энэ бичлэгийн спонсорыг танилцуулъя. Би яг энэ мэдээллийг хараад шууд зөвшөөрсөн. Энэ болохоор Лисагийн нүүр царай болж ажилласан үнэртдэг га. Лиса бол энэ дээр ингээд шууд хамтарч ажиллаж байсан. Тэгээ бүр үнэхээр их ингээд энд тент шууд дамжуулт дээр ингээд үнэрлээд явж ирсэн нь ер нь харж исэн чинь ялангуяа энэ харыг бүр ялангуяа амар үнэртдэг. Бүр баян хэрэгжилж байгаа. Би өөрөө бол ингээд хамрын тусаагуурын бүр байнгын хамааралтай ялангуяа 100. Тэгэхээр ерөөхдөө хамар битүүрчдэг төрлөх. Ер нь бол хамар байнга битүүрх гэдэг. Гэтэ энийг хэрэглээд бол хамрын битүү бол байхгүй. Аймаг гоё сэнгэнсэнга өмөртдгээ. Тааны ангиллан үнэр нь стрессийг бууруулж, толгой хөвдөлтийг намдаана. Тэгээ 50 унтахад туслана. Тэгээ хамрын битүүрлийг арилгаж, амьсгалын замын вирусээс хамгаална гэж байгаа. Тэгээд энийг хаанаас авах вэ гэхээр CO, JS болон Monson бүх эмийн сангуудаар худалдаалагдчихж байгаа юм билээ. Тэгээд хамгийн ойрхон юм чи CO, JS руу ороод Peppermint үнэртдэг га авчаал авах нэ. За жилээс жил Mama YG Entertainment хоорондоо ингээд ерөөсөө тийм ив дүүгүү те ингээ хоорондоо амар муу гэдэг тийм бип яваад гэсэн энэ жил шал өөр боллоо. Baby Monster-ийн 3 гишүүн, за K-pop Demon Hunters-ийн Goten гэдэг дуу дууллаа. Тэгээд оны шилдэг дуугаар Rose-ийн Apathy дуу шалгарснаар одоо ингээ Mama YG Entertainment-ийн бип ингээ дуусч байгаа юм болов уу гэж би бол харж байна. 안녕하세요, 로제입니다. 오프터 이어로는 정말 Bruno, we got some of a lot of memories here at the Mama Awards. 감사합니다. Тэгээд гэтээ бас нэг юм Rose угаасаа ирээгүй. Угаасаа тэр өдөр нь аялын тоглолттой байсан. Тэгээ оны шилдэг дууг гэдгээ аль хэдийн бидрийг мэдхээс өмнө мэдээд тэгээд аль бие усны бичлэг явуулсан байлээ. Rose-ийн гайхалтай шагналыг хүртлээ. Юуны өмнө энэ жил надад маш их халамжийг өгсөн бүх фэнүүдтэй баярлалаа. Тэгээд Bruno хоёулаа оны шилдэг дуу гэдэг шагналыг авсан биш үү. Тэгээд энэ дууг би болгоход маш шаргуу ажилласан ажилчид, хөгжмийн зохиолчдоо маш их баярлалаа гэсэн. Тэгээд хамгийн анхны дээсэн шагналыг Rose хүртсэн байгаа. Шилдэг уран бүтээлч болынхаа арга гүйжи дарган болсон. Тэгээд маш даруухан, маш тайван. Тэгээд тэр агуу уран бүтээлчийн реакшныг харахад бол үнэхээр тайван юм шиг надад санагдсан тийм ба. 활동은 хэлсэн үг нь маш богинохон мөртлөө маш хүчтэйсэн. Тэр нь юу вэ гэхээр мөн дараа жил ганцаардахгүйгээр Big Bang-ийн гишүүдтэй ирж Mama дээр дахин хөгжилдөх болно гэсэн. Тэгэхээр дараа жил бүр үнэхээр хүлээлттэй байна. Ундаг гэсэн. Монголд ирээч гэхгүй. GD-ийн Монголд ирээч таяа ирсэн шүү дээ. За тэгээд түүний дараагийн шагнал бол Stray Kids. Stray Kids бол оны шилдэг альбом гэдэг шагналыг бүр үнэхээр хүсэн хүлээсэн байсан байлээ. Яг тэдрийг ингээд тайзан дээр дуудаад тэр реакшнийг хараад тэгээ бүр ингээд бүгдээрээ уйлаад ингээд би бинийгээ хараад уйлж байгааг харахад бол дагаал уйлсан. Тэгээд хүмүүс ч гэсэн stay үтсэн дагаад уйлсан байлээ. 연습생 때부터
마마에서 대상이라는 안 하셨습니다. 택들과 Шагнал бол Stray Kids-анд бол үнэхээр чухал байсан. Маш гүн утгатай байсан. Мөн энэ бүхнийг ямар ч үед орхиогүй үргэлж хамт зүтгэж ирсэн Stay-ийн хувьд ч гэсэн үнэхээр гоё. Үүний дараачих бол энэ Hyper жилийн шилдэг фэнүүдийн сонголт буюу инженүүд маш хүчтэй санал өгснөөр ингээд Disney шагналыг авсан. За тэгээ шагналыг авсны дараа тэгээ реакшнууд бүр үнэхээр хөөрхөн. За би яг тэр хэсэгтээ ингээд төвчрэлт явж байгаа техний өдрийг бас олигтой үзэж чадаагүй. Тэгээд тэр бичлэгийг дахиад ингээд олж үзэхэд бол үнэхээр happy байсан. Тэгэд маш гой үгүүдийг хэлсэн. Тэгээд Giovanni хэлсэн үг нь болохоор үнэндээ дебют хийгээд амьдрах хугацаанд ямар нэгэн зүйлийг ингэж хүсч байсан баг анхных юм шиг байна. Үгээр илэрхийлж чадангүйгээр маш их талархаж байна. Цаашдаа инжин гэдэг нэрээр үнэхээр бахархан байж чадах илүү төрхөө харуулах болно. K-pop дуртай хүмүүсийг бүр илүү их массыг нэмж байгаа бас нэлээд том зүйл бол K-pop Demon Hunters. За тэгээд тэр болохоор Best Soundtrack төрөлд ялалт байгуулсан. Baby Monster-ийн 3 гишүүн бол Golden гэдэг дуу болон надад маш их таалагдсан. Ялангуяа би Rorag ингэж хүсээ хоёр ингэж боогод ингээ гараад тэрээд яг тэр дуулж байгаа тэр акшн харах бол үнэхээр гоё байсан. За Ахионы хоолой бүр Мамагийн одоо тэр заалыг тэр чигтэн ингээ царгуулад бүр ингээ амар супер сонсогдчихж илээ. Үнэхээр сайн дуулсан. Бүр Ахионд бас баяр үргээ. Парита, Roro үнэхээр мундаг байсан шүү. Тэгээд нэр үнэхээр хамгийн хүлээлттэй байсан үзүүлбэрүүдийн нэг байсан. Гэтэ яг өөр хүмүүс нь надад баг зэрэг таалагдахгүй юм гэж тийм хүмүүс байсан. Үе яа бүжиглэхгүй байгаа юм бэ гэж яриадсан. Гэтэ үнэхээр бүжиглэнгээ дуулаад тэгээд бас өндөр нот аавн гэвэл бас хэцүү үнжин шууд дуулж байгаа амьдаар. Тэгээд Baby Monster-ийн өөрсдийнх нь хувийн үзүүлбэр буюу We Go Up Trip гэдэг дуунууд хүртэл үнэхээр гоё байсан. Одоо ер нь Mama Awards яг хийхээс өмнө Mama-гийн үндсэн реклам шторк дээр iPod Drive 1 гэв буюу одоо дөнгөж 10 сараас хойш ингээд дебютээ хийхгээ бэлтэж байгаа хамтлаг ингээл Someone тэ Gono бүгд ингээд рекламад нь тоглож тэгээ ерөөхдөө бол гол дүр бол iPod Drive 1 гэдэг шинэ дебют хийж байгаа хамтлаг бол байсан. За энэ бол явахаа аргагүй саяхан Mnet буюу Mama Awards буюу Mnet-ийн өөрсдийн зохион байгуулсан Boy Planet 2-оос гарч ирж байгаа хамтлаг. Би бас тэрийг бас нэлээд үзчихсэн. Гэхдээ дундаас нь ажилд ороод бас ингээд салгардуулаад үзэж чад. За мэдээж Mama Awards маань туслагдах маш том магадлалтай байсан. Яагаад гэвэл Хонконгийн галт төмөр буюу одоо Mama Awards болж байгаа газраас 20 минутын зайд болж байгаа орон сууц шатсан нэлээд олон хүний амьдсан. Түүнээс болоод ерөөхдөө бол Mama Awards цуцлагдах болов гэд нэлийн хүлээлттэй байсан чинь маш нам гүн бас даруухан тэгээд эмгэнэл илэрхийлсэн байдлаар бид хүргэх болно. Тэгээд мөн улаан хийсний ёслол нь цуцлагдсан. Бас дээрэс нь огт улаан хувцс өмсөхгүй гэсэн тийм юутай тавьсан. Тэгээд бас дээрэс нь хандив өгнө. Тэгээд ер нь маш олон хамтлагууд ингээд хандив өгсөн байлээ. Тэгтээ тэр хандив өгсөн хамтлагуудыг бүгдийг ингээд ярих юм бол бас хугацаа бас нэлээ явах. Гэтэ та бүхэн бас бүгдээрээ мэдж байгаа. Хоёр хамтлаг бол маш их магтуулсан. За тэр нь болохоор Mia болон Idol хамтлагууд магтуулсан. Mia-ийн тайсны үзүүлбэр үнэхээр гоёсэн. Mia бүр үнэхээр хүчтэй болж илээ. За тэгээ Burning Up гэдэг тэр дуу байдаг шүү дээ. Тэр чинь ерөөхдөө дүрлзэн ас те тиймэрхүү утгатай дуу. Гэтэл хажууд нь Хонконгт гал гарч байгаа учраас тэд нэр Burning Up гэдэг дууга Mama дээр Turning Up гэдэг тийм дуу болгож өөрчилсөн. Маш их ингэж сайшаалыг хүртэж байгаа юм байлээ.
ямар мэдрэмжтэй юм бэ те гэж бас хүртсэн. Тэдний тайзны үзүүлбэр гэсэн юу миний бас амийг үнэхээр ингээ хангаалгаж чадсан. За дараачих нь болохоор Idol-ийн Good Thing гэдэг дуун дээр ерөөхдөө бол эрхийн уруутай бүжгийн дэлгтүүд маш их байдаг Thumbs Up гэдэг. За Idol болохоор Thumbs Up гэдэг юугаа бол эрхийн хурууныхаа дэлгтүүдийг бүгдийг ингээ эрхийн уруугаа гаргаагүй. Нэг иймэрхүү байдлаар ингэж дандаа дэлгтүүдтэй хийсэн. Тэр нь бас маш их таалагдсан. Энд чинь ерөөхдөө ингээд гоё өдөр те үнэхээр гоё өдөрч гэж те бүх юм окей. Үнэхээр гоё good thing гэд тиймэрхүү утгатай шүү дээ. Thumbs up гэдэг чинь те бүх юм бүтэж болж гин гэж ярихаар бас те hate авах магадлалтай те бас хүндэтгэл үзүүлэхийн үүднээс thumbs up буюу эрхээ ураагаа ерөөхдөө гаргаагүй бүжиглсэн. Одоо ямар хамтлагууд ямар шагналууд авсан бэ гэдэг талаар нэлээд ярилцъя. Бэнүүдийн сонголт топ 10 дээр ENHYPEN, RISE, Stray Kids, Zero Base One, Picon, Seventeen, Jin, G-Dragon, J-Hope, NCT Dream гэдэг хамтлагууд авсан. За эмэгтэй фэнүүдийн топ 10 сонголт дээр болохоор Baby Monster, Happy to Happy, aespa, Idol, IU, iLead, ITZY, Less Seraphim Twice гэдэг хамтлагууд авсан. За шилдэг эрэгтэй групп дээр бол 70 авсан. За шилдэг эрэгтэй групп дээр нэр дэвсэн хамтлагт BTS байхгүй, BTS нэр дэвшээгүй гэдгийг бол хэлье. За 70 авсан. Харин шилдэг эмэгтэй групп дээр aespa авсан. За шилдэг эмэгтэй групп дээр бас Blackpink нэр дэвшээгүй гэдгийг бас хэлье. За тийм байгаа. Тэгээ шилдэг эрэгтэй артистаар G-Dragon, шилдэг эмэгтэй артистаар Rosé, тэгээ шилдэг шинэ артистаар Cortez эмэгтэй артистаар нь болохоор Happy to Happy, We Heart to Heart. Энэ хамтлагууд авсан. Тэгээ Cortez-ийн тайзны үзүүлбэр бол бүр үнэхээр дөргиж чадсан. Бүр Cortez дээр ингээд тайзны үзүүлбэр дээр нь бүр ингээд амар реакшн өндөртэй байлээ хүмүүс. За тэгээд дараагийн шагналын болохоор шилдэг бүжгийн үзүүлбэр эрэгтэй хамтлагаас Seventeen-ийн Thunder гэдэг дуу авсан. Би Thunder гэдэг дуунд амар туртай л да. Эмэгтэй шилдэг охтын группээс болохоор aespa, Whiplash авсан. Шилдэг эмэгтэй соло бүжгийн үзүүлбэрээр Jennie, Like Jennie гэдэг дуугаараа авсан. Харин эрэгтэй нь болохоор G-Dragon Too Bad гэдэгт би бас хэлсэн байгаа. За тэгээд шилдэг хоолойны үзүүлбэртэй шилдэг хоолой гаргасан тийм соло дуу эмэгтэй ялагчаар нь Rosé, Toxic Till the End гэдэг дуугаар авсан. За тэгээд шилдэг тийм хоолойны гүйцэтгэлтэй хамтлагаар болохоор Davichi авсан. Манай Davichi бол маш олон жил ингэж үйл ажиллагаагаа явуулж байгаа хамтлаг. Шилдэг бүжгийн үзүүлбэрээр болохоор дахиад aespa, Whiplash гэдэг дуу авсан. Тэгээд Best Collaboration болохоор Bruno, Rosé, Apathy. Уран зориг өгдөг хамтлагаар Super Junior авсан байлаа. Хамгийн дуртай эрэгтэй группээр Boy Next Door, хамгийн дуртай эмэгтэй группээр IVE. За тэгээд Telesa Favorite Global гэдэг шагналыг ENHYPEN ийм шагналуудыг хүртсэн байна. Тэгэд ер нь бол үнэхээр нүдэн алсан гоё шагналуудыг хүртсэн гэж бас ярьж илээ. Тэгээд та бүхэн бас хамгийн их таалагдсан үзүүлбэрээ бас хэлээрэй. Надад болохоор таалагдсан үзүүлбэрүүд болохоор Meow, Cortez, Baby Monster, G-Dragon, aespa эдгээр үзүүлбэрүүд бүр амар таалагдсан. Тэгээ бас Idol. Тэгээд та нар таалагдсан үзүүлбэрүүдэд бас доор үлдээгээрэй. За тэгээд энэ хүрээд бичлэг маань дуусж байна. Тэгээд бичлэг таалагдсан бол лайк, subscribe дараарай. Бичлэг таалагдсан бол найзуудтай үзүүлээрэй. Ингээд дараагийн бичлэгээр уулзлаа. Баяртай.